За сайн байцгаана уу хүүхдүүдээ өдрийн мэнд. За өнөөдөр багш нь та нарт математикийн хичээлээрээ нэг жижигхэн хичээл заая. За дэлгэц рүү маш сайн анхааралтай сууж багшийнхаа хэлсэн үгийг давтаж хэлээд багшигаа асуусан асуултанд давхар хариулж яваарай. Дараа нь хичээлээ дууссаны дараа багшихаа бодуулсан бодлогыг дэвтэр дээр маш гоё хичээнгүй бичиж аваарай. Тэгээд даалгавраа би групп дээр тавьсан байгаа. Номноос хийх даалгавар ч юм байгаа шүү. За эхлээд багш нь сэдвээ уншия. Олон их бага цөөн үгийг хэрэглэж өгүүлбэртэй бодлого ботцгоё. За сайн ажиглаарай. За олон их гэдэг нь ямар нэг юмыг тэр заасан тоогоор нь нэмэгдүүлэх буюу нэмнэ гэсэн үг. За би та нарт өгүүлбэртэй бодлого уншиж өгье, та нар сайн анхааралтай сонсоорой. Бат 6 шаартай. Мөнхөө түүнээс 2-оор олон шаартай бол мөнхөө хэдэн шаартай вэ? За эхлээд бат гэдэг үгтэй шин хэдэн шаартай? 6. За мөнхөө бол энэ бат гэдэг үгтээсээ 2-оор олон. За 2-оор олон гэхээр яадаг юм бэ хүүхдүүдээ? Зүйтэй нэмэх юм байна. Тэгвэл 6 нэмхэн 2 тэнцүү 8. Мөнхөө маань хэдэн шаартай болсон? 8 шаартай болсон. За тэгвэл бага цөөн гэдэг үг гэдэг нь ямар нэгэн заасан юмыг тэр заасан тоогоор нь хорогдуулах буюу хасан гэсэн үг. За энэ хоёр үгээ сайн тогтоож яваарай хүүхдүүдээ. Бага цөөн. За ерөөсөө бид нар амьдрал дээр ч гэсэн болохтой бага цөөн гэдэг чинь ямар нэгэн чинь айгүй жижигхэн болчихсон, бага бүдсэн, юм хасагдсан, хорогдсон нэг хэрэг нийцдэг хүүхдүүдээ тий. За тэгвэл би жишээ уншия. Бат 6 шаартай. Ингээ түүнээс 3-аар бага шаартай бол ингээ хэдэн шаартай бэ? 3-аар бага. За миний улаанаар тэмдэглэснийг сайн хараарай. Тэгэхээр би нөгөө анхны байсан тооноосоо нөгөө бага гэсэн тоогоо хасж байна. Бага гэхээр нь хасна. Тэгэхээр нь 3 үлдэж байна тийм үү? 6 хасхан 3 тэнцүү 3. За тэгэхээр нь ингээ хэдэн шаартай болсон? 3 шаартай болсон. За дахиад нэг жишээ бодуулаад явъя. За багш нь энэ жишээгээ уншаад явъя, та нар сайн сонсоорой. За дараагийн зураг хараарай хүүхдээ. Ямар зураг вэ? Загас. За та нар тоолдоо. Зүйтэй. 4 загас байгаа биз? За би өгүүлбэрээ уншия. Ах 4 загас барив. Харин аав түүнээс 4-өөр их загас барьсан бол аав хэдэн загас барьсан бэ? За сайн ажиглаарай. Тэр сумаар би заасан байна. 4-өөр их. За их гэсэн чинь яах вэ? За юу гэж бодож байна та нар? Зүйтэй. Нэмнэ. Их гэвэл нэмнэ. За харъя. Эхлээд 4 загас байсан. За одоо аав энэ 4 загас чинь ахын барьсан загас. Одоо аав болохоор энэ ахаас нь 4-өөр их загас барьсан. Тэгэхээр их гэхэр нь яах юм? Нэмнэ. Тэгээд нөгөө тоогоо заасан тоогоо нэмэгдүүлж өгнө. Тэгээд тэнцүү бүгд хэд болгоо тэгэхээр 8. Энэ 8 загас хэний барьсан загас юм? Зүйтэй. Аавын барьсан загас. За дараагийн өгүүлбэр хараарай. Энэ юуны зураг байна? Ирвэхи. За би өгүүлбэрээ уншия. Игч 4 ирвэхи барив. 5 ирвэхи. Уучлаарай. 5 ирвэхи барьсан. Дүү түүнээс 2-оор олон ирвэхи барьсан бол дүү хэдэн ирвэхи барьсан бэ? За 2-оор олон. Олон гэхэр нь яадаг вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Нэмнэ. Олон гэхэр нэмнэ. За харъя. Игч хэдэн ирвэхи барьсан? 5-ыг барьсан. Дүү болохоор энэ игчийн барьсан ирвэхинээсээ 2-оор олныг барьсан. Тэгэхээр нь 5 нэмхэн 2 тэнцүү хэд болох вэ? Зүйтэй. 7. Энэ хний барьсан ирвэхи вэ? Энэ 7 ирвэхи чинь? Тийм ээ. Дүүгийн барьсан ирвэхи. Игч хэдийг барьсан? 5-ыг барьсан. Тэгвэл дүү хэдийг барьсан? 7-г барьсан.
За сайн ажиглаарай. За одоо юуны зураг харагдаж байна та нарт? Зүйтэй. Хонхон цэцэг. За тоолоороо хонхон цэцэг. 9 болсон уу? Зүйтэй. 9 болсон. За би одоо өгүүлбэрээ уншия. Ээж дэлгүүрээс 9 хонхон цэцэг авав. Эгч түүнээс 4-өөр цөөн хонхон цэцэг авав. Эгч хэдэн хонхон цэцэг авсан бэ? За би сая эхэнд нь хэлсэн шүү дээ хүүхдүүдээ цөөн гэхэр нь яг уу? Хасагдах уу? Нэмэгдэх үү? Зүйтэй. Хасагдана. За одоо хараарай. 4-өөр цөөн гэсэн. За ээж хэдийг авсан? 9-ийг авсан. Эгч түүнээс гэсэн юм чинь ээжээс гэсэн үг. Түүнээс гэдэг чинь тухайн өмнөх хүнээсээ гэсэн үг. Түүнээс 4-өөр цөөн хасах нь 4. Тэнцүү хэдүүлдэх үү? 5 гэж хэлсэн үү та нар? Зөв байна. 5. Зүйтэй. Энэ 5 цэцэг чинь хэний авсан цэцэг вэ? Эгчийн авсан цэцэг байхгүй юу? Хамгийн эцэст нь асуулт байгаа биз? Тэр асуултанд хэний нэр вэ? Тэр хүний авсан, тэр хүний хийсэн, тэр хүний барьсан, тэр хүний бүх хэрэгэлсэн зүйл чинь хамгийн эцсийн хариу болно гэсэн үг. За асуултанд сайн хариулаарай гэсэн үг байхгүй юу? Зүйтэй. Тэгэхээр нь чамаас ингэж асуусан шүү дээ. Эгч хэдэн хонхон цэцэг авсан бэ? Тэгэхээр нь эгч 5 хонхон цэцэг авсан гэж чи хариулна. Хэдэн гэдэг үгийн оронд чи 5 гэсэн үгээ оллоо гэсэн үг баггүй юу та? Сайн байна. За одоо дараагийн өгүүлбэр уншчихъя. За та нарт юуны зураг харагдаж байгаа хүүхдтэй? Ном. Хүүхд бүхэн үлгэрийн номонд маш дуртай байх хэрэгтэй. Үлгэрийн ном бол хүмүүст маш их сургаал өгдөг, хүмүүст маш их оюун ухааныг хөгжүүлдэг, маш их хүмүүжил өгдөг шүү хүүхдүүдээ. Та нар аав ээжээрээ үлгэрийн номоо маш их уншуулж байх хэрэгтэй. За одоо харъя. За ах үлгэрийн 9 ном уншив. Ямар мундаг ах вэ? За та нар тоолдоо ном чинь 9 байна уу? Зүйтэй 9 байна. Дүү түүнээс 5-аар баг үлгэрийн ном уншив. Дүү хэдэн ном уншсан бэ? Одоо хэдэн гэдэг үгийн орондоо оногдох тоогоо бид нар олох гэж байна шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр нь ах 9 ном уншсан. За 5-аар баг гэж байгаа үз? Дүү болохоор нь 5-аар баг гэсэн. За ах 9 ном уншсан. За баг гэхээр нь юу гэж яах вэ? Та нар юу гэж бодож байна? Хасах уу, нэмэх үү? Зүйтэй. Хасна. Хэдийг хасах юм? Хэдээр баг гэсэн блэ? 5-аар баг гэсэн. 5-ыг хасна. Тэнцүү. Хэд болох уу? 4. Энэ 4 ном чинь хэний уншсан ном бэ? Дүүгийн уншсан ном байхгүй. Ах 9 ном уншсан, дүү 4 ном уншсан. Сайн байна. Ингээд бид нар баг, цөөн, их, олон гэсэн үгийг ашиглан өгүүлбэртөө боддгийг үүнээс хойш ингэж бодно шүү хүүхдүүдээ. За гэрийн даалгавар. За би группт тавьсан даалгаврыг алдаагүй хийгээрэй. Дээр нь би бас номонд бас олон, их, баг, цөөн гэсэн үгийг ашиглан зургийг харж бодлогоо бодороо. За болбол та нар зургийг зурж болно. Болохгүй бол та нар шууд бодож болно шүү. За ингээд маргааш Монгол хэлний хичээл дээр уулзъя. Түр баяр таа.